Өнөөдөр бол маш чухал сэдвийн тухай ярих гэж байна. Бид нэр өөрийгөө ойлгож, өөрийнхөө эвийг олоход хамгийн их чухал нөлөө үзүүлэх зүйлүүдийн нэг бол хүний сэтгэлгээ. Тэгэхээр энэ ямар сэтгэлгээний тухай ойлголт гэхээр нээлттэй сэтгэлгээний тухай ойлголт байгаа. Манлайлалын сэтгэл зүйд байдаг хамгийн чухал зүйлсийн нэг бол нээлттэй сэтгэлгээ. Нээлттэй сэтгэлгээг яаж бий болгодیں۔ Ямар сэтгэлгээг яг нээлттэй сэтгэлгээ гэдэг байгаа тухай өнөөдрийн энэ яриан дээр ярина. Хүн оюун ухаанаа яаж удирдах чинь, оюун ухаанаа яаж хааж чинь, ямар нэгэн асуудалд хэрхэн хандж чинь, нэг хамгийн гол чухал яриад байгаа нь хандлага гэдэг зүйл чи яг энтэй холбогдож орж ирж байгаа. Тэгэхээр нэг талд нь нээлттэй сэтгэлгээ, нөгөө талд нь юм хаалттай сэтгэлгээ гэдэг ийм хоёр ойлголт гарч ирнэ. Бид нэр ямар нэгэн асуудалд тулгархад нээлттэй болон хаалттай хоёр байдлаар сэтгэдэм байна. Тэгээ нээлттэй сэтгэлгээ гэдэг нь юу юм? Хаалттай сэтгэлгээ гэдэг юу юм гэдгийг бол товчоор хэлэх юм бол бүтээлч сэтгэлгээ. Ямарваа нэгэн юмыг өөрт ашигтайгаар эргүүлдэг ялагч сэтгэлгээг л нээлттэй сэтгэлгээ гэж яриад байна л. Хязгааргүйгээр сэтгэдэг тэр сэтгэлгээг нээлттэй сэтгэлгээ гэж ярьж байгаа. Хаалттай сэтгэлгээ гэхээр нөхцөл байдлынхаа дандаа хохирогч нь болж идэг. Ямар нэгэн асуудал тулгарлаа түүндээ өөрийгөө хохирогч талаас нь харж идэг. Буюу гомдолж байгаа талаас нь өөрийгөө ингээ харж идэг. Тэр сэтгэлгээний тухай. Тэгвэл хаалттай сэтгэлгээний жишээгээ би хэл байхгүй учраас би их боломжтой айлын хүүхэд биш учраас ч гэдэг юм уу. Эсвэл би орчинд өссөн ч гэдэг юм уу. Ингээ нөхцөл байдлаасаа дандаа хохирогч нь болж идэг тэр сэтгэлгээ бол хаалттай сэтгэлгээ. Тэгэхээр хүн ихэвчлэн нээлттэй сэтгэж гин үү, ихэвчлэн хаалттай сэтгэж гин үү гэдгээрээ л ялгаатай байдаг. Тэгэхээр ихэвчлэн нээлттэй сэтгэдэг буюу нөхцөл байдлынхаа хохирогч нь болдгоо. Үнэхээр за би боловсрал сул тэр байдлаа хөдөлмөрч байдлаар ашиглаад маш тийм томоохон бизнесмен болчихсон тохиолдол Монголд болон дэлхийд хааж байдаг. Энэ Монголын энэ 90-ад оны гарч ирсэн бизнесмэнүүд их хөрөнгийг хоримтлуулсан жишээнүүд бол маш их байдаг. Тэгэхээр нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлж чаддсан байгаа. Нөхцөл байдлынхаа хохирогч болдог сэтгэлгээ бол ямиг дандаа шүүмжлэх талаас нь хардаг. Тэгэхээр төр засгийн буруугаас олж бид нар ийм байна. Гэхдээ тухайн хувь хүн дээр яг тэрнээс 100% болсон уу? Яг тэр нөхцөл байдлаас 100% болсон уу гэвэл худлаа байдаг. Ялагч сэтгэлгээтэй хүн бол өөрийнхөө тэр байдлыг яаж нөхөх вэ гэхээр YouTube дотор маш их боломжууд, маш их хэл сурах, мэдлэгээ, оюун ухаанаа, soft skill болон энэ зөөлөн ур чадвар болон нарийн мэрэгжлийнхэн талынхаа юмнуудыг бол маш их мэдэж боломжууд нээдэг. Хаалттай сэтгэлгээ бол хит дөрмийн дагуу сэтгэдэг. Яг ингээд хий гэсэн бол яг тэрнгээр нь хийх гээд дайраад. Нээлттэй хаалттай сэтгэлгээн дэр хүүхэд бол маш их нээлттэй сэтгэлгээтэй байд юм. Яг хүүхдэлж уурлуу шууд уйлчдаг. Эсвэл гадаагаас тоглоог бол яг гэж ингээд шууд хийчдэг те. Юмыг барьж аваад шууд нээлттэйгээр сэтгэл маш хурдтай хийдэг. Ер нь ямар нэг юм ингээд хэлэхээр шууд итгэдэг. Яг тэр нь бол юм мэдэхгүй дээ ингээд гин томоогүй байгаад итгэж байгаа ч гэсэн нөгөө талаас энэ хүүхдийн сэтгэлгээ өөрөө юм цэвэр тунгалаг байдаг учраас тэр нээлттэй сэтгэлгээний маш том илэрлэл байна. Жишээлбэл Стив Джобс яагаад ухаалаг гар утас дэлхийн хүн төрөлхтний хэрэглээ болон зөөрийнхөө нэлээд сайн найзтай ингээд хэлээд нэлээд найдаа за энэ л хөрөнгө оруулна байх гэсэн хүнтэй ингээд хэлээд ярьж явах та. Тэг хүн дастгал байхгүй гэж хэлээд гарсан гэж байгаа. Тэгээ бид нар хүн төрөлхтөөр бүгд ийм болчихсон. Буюу тэр хүний хүн төрөлхтний энэ хэрэглээний соёл ийм болно гэдгийг харсан. Яг тэр хүүхэд шиг нээлттэй сэтгэж яагаад ингэж болохгүй гэж харсан тэр сэтгэлгээ бол хүн төрөлхтнийг бүгднгийн ингээд ухаалаг утасны ард удирдаад өөрийн мэдрэлгүй тэр ертөнц рүү ингээд оруулчихсан хүн төрөлхтөнд маш том ийм дэвшил хийцсэн. Бид нэр харин тэр дэвшлийнх нь хохирогч байх уу? Эсвэл та бүхэн манай сургалтанд хамрагч байгаа энэ хүмүүс нээлттэйгээр сэтгэж энийг эсрэгээр нь ашигладаг ялагч нь байх уу гэдэг бол нээлттэй хаалттай сэтгэлгээс бас хамааралтай. Ухаалаг гацыг бид нэр хэрэглэхдээ зүгээр л сошиал дон маягаар хэрглэж гин үү? Эсвэл жишээл хувцас зарахтаа лайва хийгээд хэрглэж байгаа өөрийгөө тийм нээсэн тэр хүмүүс бол энийг бол зөвөр ашиглаж өөрийнхөө ажил, бизнес, амьдралдаа эргээр ашиглаж чадж байгаа. Ихэнх хүмүүс 90% гэх юм уу 90-ээс ч их байж магадгүй. 90% нь энэ сошиал ертөнцийн хохирогч нь болж идэх гэсэн тийм судалгаа байд юм байна. Стив Джобс өөрөө нээлттэй сэтгэхэд энэ сайхан гайхамшигтай ухаалаг гар утас гэдэг зүйлийг ихэн төрөлхтөнд ингээд нээгээд өгчихсөн. Амжилтынхаа ажлынхаа хөшөөрөг болгож хэрвээ ашиглаж чадчихвэл та нээлттэй сэтгэж чинь гэж та өөрийгөө ойлгох хэрэгтэй. Facebook үзэх ч юм уу, сошиал орчныг хит их цаг зарцуулах бол хамгийн их оюун санааг хордуулж идэг.
буюу нөхцөл байдлынхаа хохирогч болдог гэсэн үг. Энэ бол хамгийн энгийн мөртлөө хамгийн том жишээ. За дараагийн ойлголт болохоор нээлттэй сэтгэлгээ бол нөхцөл байдлыг дандаа боломж гэж хардаг. Стив Джобс надад ийм хийгээд өгчлөө. Интернет ингээ 21-р зуун цахин болчлоо. Хүн болгон одоо ингээд камерын өмнө одоо лайв хийх ч юм уу, эсвэл өөрийгөө илэрхийлэх ч юм уу, эсвэл бараагаа зарах ч юм уу, ингээ ямар нэгэн байдлаар өөрийгөө ингээ илэрхийлдэг болчихлоо. Тэгээ энийг нээлттэй сэтгэлгээтэй хүмүүс бол энийг бол боломж гэж хардаг. Харин хаалттай сэтгэлгээтэй хүн бол ямар нэгэн зүйлийг боломжгүй гэдэг талаас нь хардаг. Хүмүүс бол зарим үед ингээ нээлттэйгээр сэтгээд те ямыг боломж болгоо ашиглаа яваад байдаг. Зарим үедээ ингээ тэрийг боломж болгож ашиглаж чаддаггүй тийм тохиолдлууд байдаг. Тэгэхээр аль болохоор л ямар нэгэн асуудал тулгарлаа гэж бодоход түүнийг дандаа боломж гэж харах ёстой. Тэр дадлыг суулгах ёстой. Хэрвээ тэр дадлыг суулгаж чадах юм бол суулгах тэр өөрийнхөө эвийг та хэрвээ олж чадах юм бол үнэхээр нээлттэй сэтгэлгээтэй болно гэсэн үг. Миний нэг ах надад ингэж хэлсэн л дээ. Өөрөө маш хүнд өвдөөд тэгээд түүнийгээ даван тулсалдаа бүтэн харваад. Тэгээ яг дараа нь би нэг уцаар яриад бүтээр ярьж ирсэн. Тэгсэн чи ингэж ярьсан. Өвчнийг баярлаж хүлээж авмаар юм байлээ. Би гайхаад эн чинь нэр юу хэлээд байгаа вэ гэдэг. Гэсэн чинь ямар нэгэн одоо тэг хүнд юм тохиолдвол түүнийг одоо баярлаж хүлээж авна гэсэн. Тэгэхээр яагаад баярлаж хүлээж авсан бэ гэхээр би энэ нөхцөл байдлыг намайг одоо энэ өвчнийг намайг давж чадна гэж үзсэн учраас одоо жишээл бурхан ч байд юм уу нөхцөл байдал ч юм уу амьдралч байд юм уу нэг юм нь одоо над энэ хүнд өвчнийг надад өгчжээ. Тэгэхээр энэ өвчнийг даван дуул чадна гэж өгсөн юм чинь би чадах ёстой мэн гэж харсан байгаа тэр хүн. Тэр өөрөө гайхамшигтай нээлттэй сэтгэлгээтэй. Хэрвээ таны нойр хүрэхгүй бол тэрийг баярлаж хүлээж ав гэж. Тэр ингээд нойр хүрэхгүй байна гэж улам ингээд хөрөөгөл ч юм улам тэрэндээ стресстэй байхаас илүү нээлттэйгээр сэтгэхэд үсэх юм бол хэрвээ нойр хүрэхгүй байгаа байдлаа босч ирээд юм бичих ч юм уу эсвэл ном унших ч юм уу хүн дээр өвдөж чинь гэдэг бол намайг давж чадах учраас энэ өвчнийг надад одоо амьдрал өгсөө гэж харангуут л тэн харавсан хүн тэгээ 2 жилийн дараагаар эргээд боссныхаа дараа ингээ бодсон чинь хүний нүд нээгддэм билээ гэж тэр хүн надад хэлсэн. Нээлттэйгээр сэтгээд юмны ард гарангуут л хүн нэг тийм шагнал ч юм уу нэг том ойлголтыг ч юм уу яг биеэрээ мэдрээд авчдаг баг. Тэгээ тэр мэдэрсэн ойлголтоо яг надад хуваалцсан л да. Жишээл дугуй хаагарах ч юм уу ямар нэгэн сөрөг үйл явдлууд ингээ болох тохиолдолд тэрийг баярлаж буюу тэр нөхцөл байдлыг эргүүлж чаддаг тийм гайхамшигтай тохиолдлууд байдаг л да. Жишээлбэл талбай дээр гарч байгаа жагсаал өөрийг нэр хүндийг унгаах гэж байгаа тэр ерөнхий сайдын жагсаалыг өөрөө шууд попро ч юм уу өөрөө огцрол улам өөрийнхөө нэр хүндийг эргэг болгож ашиглах ч юм уу. Энэ бол лидер манлайлагч хүмүүс байдаг тийм одоо нэг юм техникүүд гэсэн үг. Манлайлалын сэтгэл зүйн дасгалжуулалтын энэ техникүүдэд бас эднэр яг нөхцөл байдлыг энэ эргээр ашигладаг энэ сэтгэлгээ бол одоо энэ бол байдаг гэсэн үг. Жишээлбэл одоо еврейчүүд тэр Израиль гэдэг чинь ус байхгүй, элсэн цөл ихэд цөл биш одоо ингээд тийм хатмал цөл шиг. Байгалийнхын өгөгдөл нь бол маш үнэхээр хүндрэлтэй. Оюун ухааны хувьд бол энэ эдрийг үнэхээр барахгүй байна гэд хэлсэн. Байгалийн одоо давгчшгүй хүчин зүйл сэдрийг бол үнэхээр үгүй хийх баха гэд ингээ хүлээгээд найдаад орхисон. Гэтэл байгалийн давгчшгүй хүчин зүйлийг бол ерөөчүүд дахиад өөрсдийнхөө ялаг сэтгэлгээр нээлттэй сэтгэлгээгээр элсэн цөлд мод тарьсан. Бүр бүхэл бүтэн ийм хоолоо татаж өөрсдийнхөө одоо унтны усаар хангасан гэдэг бүр гайхамшигтай жишээнүүд эднэр дээр байд. Дэлхийн маш том амжилтанд хүрсэн еврейчүүд болон маш томоохон түүхийг бүтээсэн Альберт Эйнштейн, Ганди, Мартин Лютер Кинг гэд маш олон гайхамшигтай хүмүүсийн сэтгэлгээнүүд нь дандаа нээлттэй байсан баг. Жишээлбэл Махатма Ганди яаж сэтгсэн гэхээр хүч үл хэрэглэх аргаар энтхийн 350 сая хүний эрх чөлөөг тусгаар тогтнолыг бий болгож чадсан. Хүч үл хэрэглэх аргаа маш зоригтойгоор илэрхийлж чадсан. Тэрнийхээ төлөө бүр тууштай тэмцсэн. Тэгээ энийг бол бүр туйлд нь хүртэл одоо өөрийгөө ялж одоо тэр 350 сая хүнийг зүгээр л өөрийнхөө аясаар ингэж нэг бол жагсуулаад нэг бол уцаад болиулаад ч юм уу бүр ингэж хүч үл хэрэглэх арга гэдэг юмны одоо тэр туйлд нь хүртэл нээлттэй сэтгэж чадсан гэсэн. Тэр энэ бол хүн төрлөختний хүч үл хэрэглэх аргын маш төгс жишээнүүдийн нэг. Манай эзэн Чингис хаан байна. Сэтгэлийг нь хурайлвал би энэ хайчих вдэ гэдэг сэтгэлгээ байгаа. Би хаан хүн учраас тэр хүмүүсийг өөрийнхөө хүснээрээ ингэж удирднаа. Би хаан хүн учраас миний үгэнд орох ёстой гэдэг тэр хаалттай сэтгэлгээгээр биш. Хаалттай сэтгэлгээ бол нөхцөлтөөгөр олгодог буюу тэр хаалттай сэтгэлгээ. Гэтэл Чингис хааны тэр сэтгэлгээний онцлог нь болохоор сэтгэлийг нь татчихаа. Тэгэх юм бол би энэ хизээч урахгүй. Хичнээн алт мөнгө амлсан ч, хичнээн улс их орон одоо нэмс хатд бүх юмыг амлсан ч гэсэн
урахгүй. Тийм учраас хүмүүсийнхаа дандаа сэтгэлийн татж идэг. Өөрийг нь тэр харамсан хүнийг амийн хүртлээд өршөөгөөд хэлтрүүлээд бүр сэтгэлийг ингээ авчдаг. Тэгээ сэтгэлийн авчингууд нөгөөх нь өөрт нь яг үнэнчээр сүтгэж идэг. Чингис хааны тэр кинонуудаас нь харахад нуус товчон дээрээс бичигдсэн байгаа тэр ойлголтуудаас нь харахад бол тэр бол нээлттэй сэтгэлгээний маш том илэрлүүд. Сэтгэлийг нь авчгаа би энэ эзэж холдохгүй.